За өнөөдөр би юуны талаар мөрөөтэй тоглоом болон арилжаа. За яг мөрөөтэй тоглоомтой арилжаа болвол зарим хүмүүс ярьж байгаа бол мөрөөтэй тоглоомтой төстэй ч гэж ярьдаг. Адилхан талуудч байгаа. Сквол бол өөр талуудч байгаа тий. За яг адилхан талууд гэх юм болвол хоёлаа unknown буюу эрсдэл гэдэг зүйлтэй. Эрсдэл өндөр гэж ойлгох гэдэг юм тий. За өөр талууд нь гэх юм бол арилжаа хүлээдэг. Тэгээд хизээ гэдэг нь мэдэгддэггүй. Тэгэхээр цаг хугацааны хувьд арай жоохон өөр байдлаар явагддаг. Өөр хүмүүстэй тоглодоггүй. Жишээлбэл энэ тоглоом биш те. За мэрэгжлийн ажил мэрэгжлийн онцлог гэж явж байгаа. За гэхдээ эрсдэл ашигын адил төстэй талаараа бол юу гэж яваад байна те. Адилхан эрсдэлтэй адилхан ашиг өндөр хэмжээний ашиг хийх боломжтой. За цаг хугацааны хувьд ч юм уу стратегийн хувьд ч юм уу юуны хувьд бол мэдээж өөр л дөө. За би өнгөрсөн хэдэн жилүүд дээр хичээл зааж явах үедээ покер тоглодог байсан тийм. За покер дээр тоглоод окей би бол юу гэдэг яг бүрэн бүгдийг хожно гэж хэлэхгүй. Гэхдээ их тоглох үедээр хожиж байгаа гэдэг ч юм уу тийм. За хожиж байгаа шалтгаанаа дараа нь би тайлбарлаж өгдөг. За хожиж байгаа шалтгаан болох юм бол би покер дээр стратеги гэдэг зүйлтэй тэгээд стратеги гарч ирэх үед нь хэрэгжүүлдэг. За сэтгэл хөдлөл гэдэг зүйл дээр алдаж покерыг тоглодоггүй. Асар уйдахтай болгож тоглодог гэж ойлгож болох гэдэг юм тийм. За тэгэхээр энэ хоёр төстэй талууд мэдээж байгаа. Гэхдээ төстэй биш одоо юу гэдэг өөр талууд ч бас байгаа. Яг ажил мэргэжил гэдэг утгаар нь явах юм бол арилжаа бол хамаагүй дээр. За тэгээд энэ хоёр төстэй талууд байгаа гэж ярьсан учраас юу гэдэг их покер тоглодог хүмүүс покерын одоо юу гэдэг сайт оруулахад ч юм уу покерын юунод байгаа даа тийм мэргэжлийн тоглогчтой байгаа даа. Тэгээд тэд нэр арилжаараа бас орж ирэх их хандлагатай бай гэдэг ойлголт бас байгаа даа тийм. За гэхдээ энэ хоёр дээр нэг ижлэхэн зүйлийг дурдах юм бол энэ ч нэг сэтгэл хөдлөл гэдэг зүйл нэлээд аль алинд нь явж идэг гэж ойлгох гэдэг. За сэтгэл хөдлөл гэхээр энэ дээр хоёр гол эмошн байгаа гэж яригдах гэдэг юм тийм. За айдас тэгээд нөгөө талдаа шунал гэдэг зүйл байгаа юм тийм. Greed хайл хайлан дээр нь покер дээр ч байдаг зүйл тэгээд нөгөө талаараа арилжаан дээр ч байдаг зүйл гэж ойлгох. За сэтгэл хөдлөл гэдэг талаасаа яг арилжаан дээр ч бай уур тал руу орох юм бол энэ хоёрыг гол эмоц гэж үзээд байгаа боловч цаанаа яг хаах юм бол бүхэл төрлийн эмоцод байгаа. За арилжаан дээр жишээлбэл юу гэдэг уур гэдэг юм утсаа тийм уураасаа болоод их арилжаа хийдэг ч юм уу тэгээд алдчихж байгаа тохиолдол. За айдас байгаа даа шунал байгаа төвшөр байгаа одоо өөр юу вэ утрал байгаа тийм олон удаагийн дараалж стоп лосс алдагдсны дараагаар сэтгэл гутралаар ордог гэдэг ч юм уу тийм. За их сэтгэл хөдлөл дунд явж идэг. За дунд нь нөгөө мөнгнөөс шалтгаалсан зүйлүүд бас байж болоод байна. За эмошн гэдэг зүйл нь бол мэдээж арилжаан дээр ч тэр сэтгэл юу гэдэг покер дээр ч тэр ялгаагүй гэсэн. За энэ хоёр руу орж ирэхэд нэг зам байгаад. Энд орж ирж байгаа зам нь их сонирхолтой зам. Би амар олон хүмүүстэй покер тоглодогч эсвэл арилжаа хийдэгч хүмүүстэй уулзч үзчихсэн. За энд нэг орж ирж байгаа нэг төрлийн зам байгаад. Энд нэг эхний арилжаан дээр ч орж ирээд покер дээр ч орж ирээд нэг удаагийн ялалт гэдэг зүйл байгаа. За ялалт гэдэг зүйл нь өөрөө юу гэж байгаа хэрэг excitement те. Их хүмүүсийн юу хийдэг ажил нь бол нэлээд удирдахтай ажлууд хийдэг. Одоо жишээлбэл офисын нэг хэмнэлттэй тоогооч ч юм уу эсвэл бол юу гэдэг нь те. Нэг өдөр болгоныг хэмнэлтэд ажилладаг. Тэгээд тэр ажлаа удаан хийгээд тахаар ямар нэгэн сэтгэл хөдлөл гэдэг зүйл байхгүй болоод тэгээд тэр хүмүүсийн амьдрал нь нэлээд удирдахтай болчихж байгаа. За тэгээд арилжаан дээр юм уу эсвэл бол юун дээр орж ирэх үед покер дээр орж ирэх үед ялалт гэдэг зүйлийг авахд өөрөө энэ excitement буюу сэтгэл хөдлөл гэдэг зүйл нь асар их хүчтэйгээр дээшгээ гарч ирээд энгийн хийдэг ажлаас нь илүү гоё санагдсан учраас бүх амьдралтын одоо юу гэдэг хийдэг зүйлүүд нь бүгдээ уйдгартай болцсон тийм. За яг л нэг л хэвийн хоол иддэг, нэг л хэвийн одоо юу гэдэг хүмүүстэй ярилцдаг, уулздаг ч юм уу. Нэг тийм амьдралтын сонирхолтой зүйл байхаа болцсон хүмүүс бол энэ win гэдэг зүйлийг аваад вау би чи
юу вэ? Энэ амьдрал дээр одоо юу гэдэг ялалт гэдэг зүйлийг байгуулж болдго юм байна. Тэр нь айгүй их өөрт нь сэтгэл хөдлөлийг авчирж байгаа юм тий. За энэ өөрөө сэтгэл хөдлөл нь өөрөө донтуулах чадвартай. За хүнд донтолт гэдэг зүйлийг үүсгдэг хамгийн их донтолт гэдэг нэг зүйлийг нэг үүсгдэг нэг юм байна. Random price гинти олц гэж орчуулагдах гэдэг нь тий. За random price гэдэг зүйл өөрөө хүнийг хамгийн их донтуулах чадвартай. За тархины хүн бид нэг юуг болол мэднэ шүү дээ. Допамин. За одоо юу гэдэг юм серотонин чөлөөтэй нэг юм тархи өөрөө хоол идсэний дараа скол секс хийсэн дараа ч юм уу ийм их хэмжээний тайвшрах тийм өөрийгөө ингээд нэг яах одоо бодис ялгаруулж идэг гэж ярих гэдэг юм тий. Тэгээд энэ бодисууд нь хүнийг донтуулах чадвартай байна. За random price гэдэг зүйл нь өөрөө хүнийг хамгийн ихээр донтуулах чадвартай. За random price гэхээр гинтийн ашиг гэж хэлэх гэдэг юм тий. Гинтийн байдлаар хүн олз олсон бол тэр өөрөө гинтийн зүйлд айгүй их тийм сэтгэл хөдлөл нь өндрөөр гарч ирдэг. Тэгээд тэр сэтгэл хөдлөлтөд илүү донтох чадвартай гэдэг. Дахиж тэр мэдрэмжийг авахын төлөө явдаг гэж ойлгох. Тэгэхээр энэ покер дээр ч бай юун дээр ч бай арилжаан дээр ч бай нэг зүйл ижлэх нь байна тий. Сэтгэл хөдлөл гэдэг зүйл ижлэх нь хүмүүсийг илүү амьдралын илүү сонирхолтой болгож байгаа юм шиг харагдуулж чаддаг гэж ойлгох юм тий. За энэ сэтгэл яг мөнгө гэдэг зүйл дээр донтоод байгаа юм биш. Ихэвчлэн сэтгэл хөдлөл гэдэг зүйл дээр би донтцсон хүмүүс ихэвчлэн хараад байгаа. Гэхдээ өөрсдийн томьёолоор болоод би ингээд энэ арилжаан дээр ч юм уу скол бол юун дээр болоод покер дээр болоод ингээд мөнгөн дээр их донтчихжээ гэж өөрсдөө бодоод байдаг. Гэхдээ цаана явж байгаа нэг хүчин зүйл байгаа юм тий. Сэтгэл хөдлөл гэдэг хүчин зүйл байгаа. За энэ сэтгэл хөдлөл гэдэг хүчтэйгээр төрөх үед юу гэдэг хүн тэр хүчтэй сэтгэл хөдлөл гэдэг зүйлдээ илүү автаж донддог гэж ярих гэдэг тий. За жишээлбэл би одоо юу гэдэг нь тий газар явж байгаад газраас $100 олох юм бол айгүй их баярлчихж байгаа, хөөрчиж байгаа. За тэгээ энэ баяр хөөрөө яах вэ гэхээр дараачийн 1-2 цагийн турш ч юм уу эсвэл бүхэл өдрийн турш газар руу ингээд харж явах гэдэг. Дахиад $100 олдох болов. Тэгэхээр тэр $100 гэдэг зүйлийн яг $100 гэдэгтэй биш. Би газраас гинтийн байдлаар олсон гэдэг ашиг, гинтийн ашиг хийсэн гэдэг. Тэр ашиг өөрөө асар их сэтгэл хөдлөлийг төрүүлээд өөрөө донтуулах чадвартай. За би хэрвээ ажил хийгээд цалин авах юм бол $100 ижлэхэн аавна. Тэгэхдээ энэ цалин авж байгаа $100-ын цалин нь өөрөө ямар цалин байх вэ гэхээр тогтмол ашиг байх юм бол энэ нэг тийм сэтгэл хөдлөл гэдэг зүйл байхгүй гэж ойлгодог. Би угаасаа л авах хэрэгтэй байсан. Угаасаа л авж байгаа. Цалин гэдэг зүйл өөрөө нэг тийм сэтгэл хөдлөл одоо юу гэдэг юм. Цалин буух бүртээ ингээд нэг амар сэтгэл хөдлөлд автаж бууна гэж байхгүй л байх гэдэг л да. Энд тогтмол бууж байгаа. Тэгээд дээрэс нь за угаасаа буух ёстой байсан. Энэ нэг тийм рандом ч юм уу эсвэл бол гинтийн зүйл бол биш. Тогтмол байдаг учраас. Тэгэхээр хүн одоо юу гэдэг нь цалин дээр ч юм уу эсвэл бол юун дээр нэг тэгж донтоод ах нь бол баг бах. За гинтийн гэдэг зүйлээсээ өөрөө хүн их айц эсвэл бол ийм сэтгэл хөдлөлийг авч идэг. Тэр нь амьдралын илүү сонирхолтой болгож идэг учраас тэр сэтгэл хөдлөл гэдэг зүйлтэй автаж ерөнхийдөө донтчдаг гэж ойлгож болох гэдэг юм тийм. За арилжаан дээр юм уу покер дээр нэг хүн удаа орж ирээд ялагч болох тохиолдол. Гинтийн байдлаар шүү. Азар биш. Азар гэсэн үг шүү дээ. За ямар нэгэн скил байхгүй гэсэн. За скил байхгүй байгаад гинт ашиг хийчихээр нөгөөх нь өөрийг нь айгүй их тийм гоё ялсан мэдрэмж төрүүлж байгаа юм. За скил бол алдаж болно тийм. За алдагдал өөрөө нөгөө талдаа бас хүчтэй мэдрэмжүүдийг төрүүлж байгаа. Паник, за айдас гэдэг зүйлийг төрүүлж байна. За одоо их хэмжээний мөнгө алдчихаар гинти паникт ороод юу хийхээ мэдхээ байцсан гэж байна. За юу хийхээ мэдхээ байцсан учраас гинтийн алдагдал их хэмжээгээр хүлээсэн учраас тэр хүний паник буюу ингээд нэг паник сандралд орчиж байгаа. Дээрээс нь асар их айдастай дарамттай яваад. За тэр айдас дарамтнаас гарахын тулд гарах ганц зам нь буцаагаад энэ дээр арилжаа хийгээд тэрийгэ ялж дуусчиж би одоо юу гэдэг те тэр нэг паник айдас гэдэг зүйлээсээ гарах гээд байгаа гэж ойлгох гэдэг. За тэгээд үргэлжлүүлж нөгөө нэг арилжаагаа хийдэг ч юм уу эсвэл покер тоглож жагаад буцаагаад дондчих тийм ялтгаанаад байгаа. Гэхдээ энэ мөнгөтэй ямар нэгэн байдлаар холбоогүй гэж хэлэх гээд байна те. За хэрвээ мөнгө байсан бол юу гэдэг юм. Би яг покер тоглоод нэлээд удаан жил алдсан хүмүүсийг харж байсан, ярилцчихсэн. Яг тэр хүмүүсийн хажууд байхад хүртэл би асуугаад ч юм уу эсвэл бол амьдралаас нь мэдэж болж байгаа юм те. Тэр хүмүүсийн
ямар нэгэн байдлаар мөнгө гэдэг зүйл нь амар утгагүй юм шиг заяа. Угаасаа юунасаа орж ирээд юу гэдэг. За ингээд тооцоод үзье л да. Покер тоглож байгаад ялалт байгуулсан ч гэсэн мөнгө хийчлээ. Гэхдээ энийгээ гараад үрчинэ. Гараад одоо юу гэдэг те архиуд юм уу эсвэл өөр нэгэн бас нэг донтох үйл ажиллагаанд хэрэгжилчихэж байгаа юм. Тэгээ маргааш нь буцаагаад мөнгө нь дуусчихж байгаа. Тэгээ дахиад маргааш нь покер тоглож байгаа. Дахиад мөнгө олцож байгаа. Гэхдээ энэ мөнгө үрж байгаа нь ямар ч тийм амьдралд нь хэрэгтэй биш байгаа. Зүгээр л утгагүй гаргаад үрждэг. Тэгэхээр энэ мөнгийг олох зорилго нь бол мөнгө нь биш юм шиг байгаа. Гэхдээ өөрөөсөө бодохдоо мөнгө л гэж бодоод байгаа шиг байна, тийм. За нөгөө тал дээр юун дээр бол алдчихж байгаа, мөнгө алдчихж байгаа. Гэхдээ нэг юм өшөө хорсолтой болцсон. Тэгээд дахиж энэ алдагдлаа нөхөн одоо нэг үгдийн тийм шар гэж байгаад байгаа учраас одоо энэ мөнгөө буцааж аавна гэдэг ойлголтоор дахиад яг лос болж явсаар байгаад нөгөөх нь ингээд хүндрээ доошоо яваад. Тэгэхээр яг эцсийн дүгнэлтэндээ би юу гэж хэлэх гээд байгаа юм. Яг энэ алдагч бай, ашигч хийсэн ч бай, энэ покер тоглож байгаа хүмүүс хизээч ялахгүй. Ашиг хийсэн ч ялахгүй байна. Ашиг хийсэн ч мөнгөө гараад шал удахгүй юм дүрчээд байна. Тэгэхээр амьдралтаа зарцуулж чаддгүй ч юм уу дандаа гараад нэг юм хат хэрэггүй нэг юм хувцас авдаг ч юм уу. Эсвэл одоо юу гэдэг. Амьдрал нь ерөөсөө хэрэглэгдэж чаддгүй дандаа нэг юм өөр юм зарцуулж идэг ч юм уу те. За мөнгө олсон ч тийм байд юм байж алдсан ч ялгаа байхгүй. Тэгэхээр энэ яг нэг юм ялгаа байгаа биз те. За энэ болоод ирэхээр professional гэдэг зүйлүүд орж ирэх гэдэг юм те. За professional гэдэг нь мэрэгжлийн гэж байна. Энэ өөрөө покер өөрөө тэгэхээр win loss гэдэг юм дээр явж байгаа. Тэгээд энэ win loss нь өөрөө сэтгэл хөдлөлийг төрүүлдэг. Тэгээд тэр нь өөрөө хүний дондох одоо юу гэдэг нь сэтгэл хөдлөлтөө гэдэг зүйлтэй автаж дондох зүйл дээр хүргэдэг гэдэг нэг ойлголт байгаа тийм. За тэгэнгუთ энэ дээр арилжаа өөрөө бас яг адилхан покер шиг байж болох гэдэг. За энэ арилжаанаас тэр хүн ашиг хийсэн алдагдал хүлээсэн саяхтай ямар ч ялгаа байна. Ихэвчлэн яаж яваад байгаа юм гэхээр ямар ч скил байхгүй тийм. Зүгээр л орж ирэл дээшээ доошоо дарцдаг. Тэгээд нөгөөх нь хоёр тишэл явж байгаа юм чинь нэг ашиг хийвэл хийн. Тэгээд тэр ашгаа яах вэ гэхээр за би ялцсан юм чинь одоо энэ гараа мөнгөөрөө гараад яах вэ? Өөр юм шал хэрэггүй юм зарцуулчихна. Тэгээд юу гэдэг юм те хэсэг хугацааны дараа орж ирээд нэг юм дахиж нэг юм $100 зэнгэлдэг ч юм уу. Тэгээд дахиж орж ирээд алдагт хүлээвлүүлэн ашиг хийвэл хийн. Гэхдээ энд зүгээр л ингээд нэг юм ээжлээл явж идэг. Тэр мөнгө олсон ч ямар ч ялгаа байхгүй. Буцаагаад одоо юу гэдэг за энд нэг $100 хийлээ гэхэд нөгөө $100 200 болгочлаа, 1000 болгочлаа, 1000 буцаж юу гэдэг мянгаараа буцаж оолн хийгээл нөгөө 1000 тэрчгтэй байхгүй болно. Тэгээд дахиад уурлна, дахиад мөнгөө сэнэглэн, дахиад мөнгөө ихсгэн одоо юу гэдэг дахиад оолн хийн. 100 300 болно, 1000 болно, 2000 болно. Тэгээд буцаагаал оолн хийгээл дахиад дуусаад. Нэг юм читгэрийн тойрог гэж яриад байгаа шүү дээ. Нэг юм тойрог дотор л ингээл ерөөсө гарч чадахгүй яваад. Тэгэхээр энэ яг юу гэдэг гамбл төрөлч бай, арилжаач бай төстэй юм энэ байгаа даа тий. Сэтгэл хөдлөл гэдэг зүйл дээрээ дондчхоор хүн энэ одоо юу гэдэг скил гэдэг зүйл байхгүйгээр зүгээр л орж ирээл өөрийгөө л баясгаж одоо нэг тийм хуурч одоо юу гэдэг арилжаа чийдэг ч юм уу покер тоглож байгаа төстэй гэж хэлэх гээд байна л. За энэ төрлийн хүмүүс ингээд тусад нь ангилчиж байгаа тий. За эн чинь өөр профешнл гэж мэрэгжлийнхэн гэж байгаа. За покер дээр ч өөрөө мэрэгжлийн тамирчид байгаа. Одоо юу гэдэг казино энэ дээр ажилладаг ч юм уу те. За арилжаа дээр ч гэсэн мэрэгжлийнхэн гэж байгаа. Энэ хоёрын өөр зүйл гэдэг байгаа те. За энэ профешнл төрлийн болгоод ирэхээр нэг зүйл нь покер дээр ч бай, юун дээр ч бай яг адилхан талд boring. Өдөртэй. Ямар ч сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг автаж хийхгүйгээр, оруулж ирэхгүйгээр зөвхөн өөрсдийн стратеги гэдэг зүйлийг хэрэгжүүлдэг хүмүүс байна те. За энэ талд нь бол ямар нэгэн стратеги гэдэг зүйл юу гэдэг гамблер төрөлд нь болоод ирэхээр өөрөө арилжаа бас байж болох гэдэг шүү дээ. Арилжаа өөрөө гамблер байж болох гэдэг тийм. Энэ хоёрын ялгаа ямар ч ялгааг нь тайлбарлаж байна тийм. За арилжаа хийдэг хүн өөрөө гамблер байж болох гэдэг. Эсвэл бол покер тоглодог хүн өөрөө гамблер байж болох гэдэг. Эсвэл бол покер тоглодог хүн өөрөө мэрэгжлийн байж болох гэдэг. Эсвэл бол арилжаа хийдэг хүн бас мэрэгжлийн байж болох гэдэг. За ялгаа нь тайлбарлах гэдэг юм тийм. За энэ дээр байгаа гамблер хүний сэтгэл хөдлөл гэдэг зүйлтэй дондцсон ямар нэгэн чадвар бол байхгүй. Чадварт сайжрах ямар ч тийм хүсэл бол байхгүй. Суралцах ямар ч хүсэл байхгүй. Зүгээр л орж ирээл оолн хийгээл тэр сэтгэл хөдлөл
гэдэг зүйлийг нь өдөөгөөд айдсын өдөөгөөд одоо юу гэдэг excitement гэдэг одоо тэр нэг баяр хөөр гэдэг зүйлийг өдөөгөөд гинтийн ашиг гэдгийн зүйлийг сэтгэл хөдлөлөө өдөөж чадах юм бол тэндээс заримдаа мөнгө хийн заримдаа алдагдах хүлээн гэхдээ эцсийн дүндээ тэр мөнгөө хийсэн мөнгөө ч алдсан. Тэр мөнгө гэдэг зүйлийн төлөө яг цаанаа бол биш юм шиг байна. Мөнгөтэй эсвэл бол сайн цалинтай ажилтай тийм хүн байгаад байна л да. Гэхдээ покер тоглолт их хэмжээний алдагдал хүлээдэг. За тэгэнгუთ тэр мөнгө гэдэг хүнд хэрэгтэй байгаагүй. Энд зөвхөн юу байсан гэхээр амьдралын илүү сонирхолтой болгож өгч байгаа. Тэр ягаад амьдрал нь сонирхолтой байгаа юм гэхээр сэтгэл хөдлөл гэдэг зүйл дээр илүү дондцсон байгаа юм л да. Энэ хайчч удаа. За сэтгэл хөдлөл гэдэг зүйл өөрөө тэгэхээр донтуулах чадвартай гэж хэлээд нэ. За энд нэг хоёр түрүүний 6 дахиад ангилчих л professional. Энд нь болохоор gambler байгаа даа тий. Тэгэхээр покероос одоо юу гэдэг арилжаа тоглосон чинь хүн ялгаа байхгүй. Эсвэл бол покер тоглосон ч ялгаа байхгүй. Gambler бол gambler. Gamblerд ямар нэгэн юу нэрхтэй байгаа. Эмошнууд нэрхтэй. Эмошн сэтгэл хөдлөл гэдэг зүйлдээ их донтож автсан байгаад гэж ойлгох гэдэг тий. За энэ тэр нэг тархины ялгаруулж идэг допамин ч юм уу эсвэл бол одоо юу гэдэг сэтгэл хөдлөлөө удирдах чадвар байхгүй хянах одоо юу гэдэг чадвар байхгүй гэж ойлгоно. За энэ win хийсэн бай, loss хийсэн бай ямар ч ялгаа байхгүй. Equally loss болж дуусна. Яагаад гэх юм бол авсан тэр покероос хожсон мөнгөө ялгаагүй гараад үрнэ. Шал тэнийг юм дөрөн тэгээд эсвэл бол покер дээр дахиж орж ирээ тэрийг өсгөх гэж оролдоод үрнэ. За арилжаан дээр ч гэсэн ямар ч ялгаа байхгүй тий. Тэгэхээр энэ хоёрын яг покер ч юм уу эсвэл бол арилжаа гэж ангиллахаас илүүтэйгээр тэр хүний нөөр нь ангиллах хэрэгтэй болж таарах гэдэг юм. За хүн нөөрэ ангиллагдахдаа gambler mindsetтэй хүн байж болох гэдэг. Эсвэл бол мэрэгжлийн хүн байж болох гэдэг. За энд хэлсэн те ямар нэгэн чадвар бол байхгүй. За чадвар байхгүй. Тэгээд юу гэдэг emotion дээрээ нэг юм зүйл байгаа тийм. Emotion өөрөө impulse emotion гэж. Өөрсдийнхөө сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг удирдах чадамж байхгүй гэж ярих гэдэг. Сэтгэл хөдлөлтөд их автаж арилжааг хийдэг, бодолтой их автаж арилжааг хийдэг. Impulse emotion гэж тэрийг болохоор хэллэг нь болохоор impulse emotion гэдэг юм тийм. Impulse гэхээр сэтгэл хөдлөл нь хүчтэй орж ирдэг учраас тэр хүчтэй орж ирж байгаа сэтгэл хөдлөлтөд автаж альва зүйлийг хийдэг. За энэ автаж байгаа зүйл нь impulse emotion өөрөө гинтийн зүйлүүдэд их гарч ирдэг тийм. Гинтийн шийдвэр гаргалтан дээр их хүчтэй гарч ирдэг. Ску бол ядарсан үед их гарч ирдэг. Ску бол цогтуу үед их гарч ирдэг. Нэг сэтгэл хөдлөлөө удирдах чадамж байхгүй дээр нь нэмэгдээд гэх юм уу. За ийм impulse emotionтай байх юм бол бид нар яах вэ гэхээр альва нэгэн зүйлд шийдвэр гаргахдаа дандаа сэтгэл хөдлөлтөд автаж хийсэн зүйл байгаа. Жишээлбэл shopping байгаад шүү дээ. Shopping addiction гэдэг дэлгүүрт ороод өөрийн мэдлгүй альва зүйлийг худалдаж аваад тэр нь ямар нэгэн зүйлд өөрт нь хэрэггүй зүгээр нэг худалдаж авдаг донтолт үүсгэсэн ч юм уу те. За энэ болохоор impulse emotion гэж яриад байна те. Өөрийнхөө сэтгэл хөдлөл нь хэд хүчтэй орж ирдэг учраас тэр сэтгэл хөдлөлтөд автаж альва зүйлийг хийдэг. За тэр нь өөрөө покер юу гэдэг те харилцаач байдаг ч юм уу. Эсвэл бол ийм shopping addiction байж болно. Эсвэл бол sexual behavior байж болно те. Өөр юу гэдгийг ямар нэгэн зүйлээр л эсвэл бол одоо юу гэдэг хүн уурлаад гинт одоо хүнтэй хэрүүл хийдэг ч юм уу те эсвэл бол зодон хийдэг ч юм уу өөрийгөө барих чадамжгүй гэж ойлгох. Өөрийнхөө сэтгэл одоо юу гэдэг хөдөлтөө тэрийг контрол хийгээд хянаж чадах тийм чадамж байхгүй гэж ярих гэдэг юм. За иймэрхүү төрлийн mindset байх гэдэг. За энэ ч professional төрөл болоод ирэхээр хамаагүй өөр болоод ирж байгаа тийм. За emotion гэдэг зүйлийг бид нэр маш сайн ойлгож байгаа гэсэн. Хэрвээ мэрэгжлийнхэн байх юм. За emotion гэдэг зүйл дээр энэ ч regulation гэж байгаа. За emotion-ыг regulate хийдэг гэж нэг тийм дасгал одоо төрлийн бараг дасгалаар хийдэг гэж ойлгох гэдэг юм тийм. Сэтгэл хөдлөл орж ирэхэд энийг regulate хийнэ гэдэг нь өөрөө тэр нэг impulse гэдэг зүйлийг бууруулж байгаа тийм чадварууд байгаад байна тийм. За emotional regulation гэдэг та нар Google дээр ч юм уу эсвэл бол юунаас хайх юм бол энэ ч emotional regulation гэж юу вэ? Энийг яаж хийдэг вэ гэдэг зүйлийг та нар эндээс
чат GPT-гээс бас олж болно. За энэ emotional regulation гэдэг чадвар нь хөгжөөд ирэх юм бол яг гэхээр бид нар энэ орж ирж байгаа impulse emotion сэтгэл хөдлөлүүдийг бид нар хяналтанд оруулах боломжтой болчихж байгаа. За хяналтанд оруулна гэхээр би сэтгэл хөдлөлийг бол удирдах байгаа юм биш. Сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг удирдах ямар ч боломж байхгүй. Энэ цаанаасаа л орж ирж идэг зүйл те. Гэхдээ энэ орж ирж байгаа сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг би акшн болохгүй, үйлдэл болохгүй байх боломжтой. За ямар байдлаар би үйлдэл хийхгүй байж боломжтой гэхээр энэ сэтгэл хөдлөлийг регулейт хийчих юм бол надад уур орж ирж байна, айдас орж ирж байна, сандрал орж ирж байна. Гэхдээ би энийг хөдөлгөөн үйлдэл болохгүй байх боломжтой гэдэг байдлаас нь суралцдаг чадвар гэж ойлгох. Тэгэхээр энийг дасгал учраас бид нар энийг хийж болдог. За энэ дасгалыг одоо жишээлбэл хамгийн ойрхон хийгдэж байгаа нэг зүйл нь бол медитейшн байна тийм. За тэгэхээр бид нэр одоо юу гэдэг мэрэгжлийн болоод ирэх тусам яах вэ гэхээр бид нар энэ өөрсдийнхөө орж ирж байгаа сэтгэл хөдлөлийг удирдах гэхээс илүүтэйгээр бид нар энийг хүлээж авч сурдаг гэх гэдэг. Удирдах ямар ч боломжгүй. Энэ өөрөө сэтгэл хөдлөл учраас орж ирж ил байдаг, явж ил байдаг, заримдаа орж ирж ил байдаг, явж ил байдаг. Гэхдээ бид нар энийг удирдах боломжгүй гэсэн энийг регулейт хийх боломжтой. Регулейт хийгээд ирэх юм бол яах вэ гэхээр энэ сэтгэл хөдлөлтөө автахгүйгээр бид нар сэтгэл хөдлөлтөөгөө сонсоод сууж мэдрээд сууж болж байгаа юм тийм. За мэдрээд гол дасгалт нь бол мэдрээд суухгүй. Тэгэхээр бид нэр юу гэдэг мэрэгжлийн болох тусам илүү яах вэ гэхээр медитейшнүүд илүү хийдэг байгаад. За медитейшн гэхээр би өөрийгөө юу гэдэг сэтгэл хөдлөл орж ирж байгаа сэтгэл хөдлөлөө илүү сонсоо суудаг гэх гэдэг. Гэхдээ энийг үйлдэл болохгүйгээр сонсож сууж агаад явуулдаг гэх гэдэг юм тийм. За удирдах боломжгүй учраас. За удирдан тэгэхээр энд нэг хүмүүсийн би ярианаас их сонсч л байсан нэг та нар ч одоо юу юм бэ те сэтгэл хөдлөлөө удирдах чаддгүй мó ч юм уу те сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг би хэрвээ удирдах чаддаг байсан бол би өглөө болгон босоод анараа хаппи мууд дээрээ тавиараа гэх гэдэг юм те. Гэхдээ миний сэтгэл хөдлөл гэдэг зүйл өөрөө удирдах боломжгүй учраас би өдөр болгон баяр хөөртэй байгаад ич чадахгүй. Заримдаа гунигтай болон заримдаа баяр хөөртэй болон заримдаа заримдаа уурална гэдэг ч юм уу те. За гэхдээ энэ орж ирж байгаа сэтгэл хөдлөл гэдэг зүйлтэй автаж ямар нэгэн шийдвэр гаргахгүйгээр би энийг сонсоод суугаад цуг байгаад эсвэл бол илэрхийлээд энийг би регулейт хийж болж байгаа те. За регулейт гэхээр өөрөө тийм чадвар цаанаасаа байдаг гэж байна. Цаанаасаа биш чадварт суралцдаг гэж ойлгох гэдэг юм. За энэ өөрөө тэгэхээр регулейт хийцэн эмошн өөрөө импульс гэдэг эмошноос шал өөр. За unregulated эмошн гэхээр илүү хүчтэй орж ирдэг. За хүчтэйгээсээ гадна яах вэ гэхээр энэ өөрөө сэтгэл хөдлөлт хүнийг илүү автуулж шийдвэр гаргадаг. Тэгээд энэ хүн сэтгэл хөдлөлтөө автаж үйлдэл хийдэг байх гэдэг. За ямар нэгэн үг хэлнэ, үйлдэл хийн, зодон хийн гэдэг ч юм уу те өөрийнхөө хүсээгүй үйлдэлийг хийгээд мөнгийг одоо юу гэдэг те хамаа намааг замбрааг үрдэг ч гэдэг ч юм уу те тиймэрхүү үйлдэлүүдийг хийгээд. За тэгэхээр гол ялгаануудын нэг нь энэ юу байгаад байна гэхээр энэ regulated emotion гэж яриад байгаа юм те. За үргэлж би нэг юу гэдэг сэтгэл хөдлөл гэдэг зүйл дээр мэдээж хүн юм чинь янз бүрийн уйтгар гунигч гэдэг ч юм уу янз бүрийн сэтгэл хөдлөлүүд орж ирнэ. Гэхдээ тэр сэтгэл хөдлөл гэдэг зүйлтэй автаж альва зүйлийг одоо юу гэдэг үйлдэл болохгүйгээр тэрнтэй ажилдаг тийм юу байгаад чадвар байгаад юм тийм. За дараачийн бас нэг ялгаа нь win loss төр яаж харьцаж байгаа ялгаа байна. За алдагдал хүлээж болно, ашиг хийж болно гэхдээ энэ ч орж ирж байгаа profit гэдэг зүйлээ бариад үлдэх чадамжтай байх гэдэг. За бариад үлдэх гэдгээр яах гэдэг юм гэхээр би гараад энийг шууд даблдаад арилчаа хийх биш. Эсвэл бол гараад дэлгүүрт шууд одоо юу гэдэг бүгдийг нүрдэг ч юм уу. Эсвэл бол за оолын хийждэг ч гэдэг ч юм уу те. Нэг тийм байдлаар биш. Энэ орж ирж байгаа ашгаа бодит амьдрал дээр татаад юу гэдэг тодорхой амьдралдаа хэрэгэлдэг байх гэдэг. За энд болохоор тийм чадамж бол байхгүй байгаа шүү дээ. За шууд орж ирж байгаа нэг ашиг орж ирэнгүүт шууд орж ирээд нэг тэрнгээрээ хийж байгаа үйлдэлүүд нандаа гараад нэг юм архиудаг ч юм уу эсвэл шал өөр хэрэгтэй хэрэггүй зүйл зарцуулдаг байх гэдэг. Тэр ашиг нэг тийм сонирхолтой биш байгаа юм тийм. За энд болохоор бид нэр ашиг гэдэг зүйлийг маш чухалчилж авч үзэж байгаа. Тэгэхээр ашигч бай алдагдaltaч бай энийг алдагдлыг бол энгийн юугаар хүлээж авч байгаа. За ашиг нь эхлээд ярьчих. Ашиг бодит амьдрал дээр зарцуулж байгаа. Бодит амьдрал дээр чи
арилжаанаас мөнгө татаад зарцуулж чадах, амьдралдаа зарцуулж чадахгүй бол тэрийг ашиг гэж нэрлэдэг юм а гэж яриад байгаа шүү дээ. Тэнгуут бид нар нэг ашиг гэдэг нь би ашиг юу гэдэг амьдрал дээр гарч ирээд покерт юун дээр арилжаан дээр аваад бол ашиг хийсэн гэж яриад байгаа юм те. Гэхдээ тэрийг чи данснасаа татаж аваад амьдралдаа хэрэгтэй зүйлдээ зарцуулж чадахгүй бол тэрийг ашиг гэж нэрлэдэг юм а гэж хэлэх гээд байгаа шүү дээ. За тэрийг бол цэвэр бодит ашиг гэж нэрлэх гээд юм л та. Бодит ашиг шүү. Зүгээр нэг хийсвэр би нэг юм платформ дээр те би ашиг хийсэн. Гэхдээ тэрийгэ татаж аваад амьдралдаа зарцуулаад зөв зүйлдээ зарцуулж чадах юм бол энэ өөрөө бодит ашиг л гэж хэлэх гээд. За нөгөө талд нь лосс байгаа. За лосс гэдэг зүйлтэй хэрхэн харьцаж байгаа харьцаа байгаа те. За энд болохоор лосс гэдэг алдагдал гэдэг зүйлтэй яаж харьцаад байгаа юм гэхээр энийг өшөө хонзон шиг санаад байна шүү дээ те. За би энэ чи алдагдал хүлээцээ. Гэхдээ би өшөөгөө амдаа ирээдүйд би энийгээ буцааж авна. Энэ алдагдал гэдэг зүйлийг хүлээж чадахгүй, хүлээн зөвшөөрч чадахгүй. Энд би алдагдал хүлээцсэн гэдэг нь хүлээн зөвшөөрч чадахгүй байгаад байгаа учраас ирээдүйд би энийгээ буцаж авна гэдэг тийм майндсеттэй байх гэдэг л. За энд бид нар яагаад байгаа юм гэхээр алдагдал гэдэг зүйлийг хүлээж аваад. Хүлээж авна гэдэг нь окей би алдагдал хүлээсэн гэдэг зүйл нь үнэн. Би ирээдүйд энийг нөхөж олно гэдэг надад тийм одоо юу гэдэг бодол ч юм уу эсвэл сэтгэл хөдлөл өшөө хонзон болоод байхгүй би алдагдлаа хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр хүлээн зөвшөөрөх гэдэг нь өөрөө маш чухал болж таарах гэдэг. За энэ чи хүлээн зөвшөөрөөгүй учраас яах гэдэг юм гэхээр алдагдал орж ирэх үед яах вэ гэхээр тэр алдагдлыг өшөө хонзон болгоод эсвэл бол үзэн ядалт болгоод нэг юм юу болгоод хувирчихж байгаа. Ирээдүйд би олно, тий? Ирээдүйд би энийгээ буцааж авна. Энд болохоор би алдагдал хүлээсэн. Тэгэхээр окей, би энийг хүлээн зөвшөөрлөө. Ирээдүйд би дахиад арилжаа хийн. Гэхдээ тэр нь алдагдал байх нь мэдэгдэхгүй, ашиг байх нь мэдэгдэхгүй. Гэхдээ энэ алдагдлаа хүлээн зөвшөөрөө тавиад явуулчихаар яах вэ гэхээр ирээдүйд орж ирэхдээ би өшөө хонзон байдлаар арилжаа хийдэггүй л гэж хэлэх гээд. Тэгэхээр энэ хүлээн зөвшөөрөх гэдэг зүйл нь алдагдлыг хүлээн зөвшөөрөх гэдэг чадвар байгаа гэдэг тийм. За та нар энэ юу гэж ном уншижсэн ба? Trading in the Zone гэдэг ном байгаа тийм. За trading манай нэг Hex юуны Hex орчуулсан swing traders-ийн Hex тийм. За Trading in the Zone гэдэг номон дээрээс та нар хэрвээ энийг номыг уншижсэн бол энэ ч хамгийн ихний чадвар бол алдагдлыг хүлээн зөвшөөрөх чадвар гэдэг нэртэй тийм чадвар байгаа тийм. Угаасаа алдагдал гэдэг зүйл энэ нэг юу гэдэг арилжаа гэдэг зүйл дээр одоо ч байна. Өнгөрсөнд байсан тий. Одоо байгаа ирээдүйд ч байна. Алдагдал гэдэг зүйлээс зугтах ямар ч боломжгүй. Энийг өөрөө алдагдал гэж нэрлэх шаардлага байхгүй гэдэг. Энэ зүгээр бизнес хийж байгаа. Бизнесийн зардалч гэж орчуулж болно. Эсвэл бол юу гэдэг тий. Зайлшгүй гарах ёстой зардал гэж одоо юу гэдэг хүлээж авч болно. Энийг яаж хүлээж авах нь чиний дург гэхдээ алдагдал хүлээсэн гэдэг нь одоо юу гэдэг чамд арилжаа ямар нэгэн байдлаар өшөнзөн санаж байгаа чиний мөнгийг авсан зүйл огт биш байгаад. Энэ зүгээр л энгийн бизнесийн зардал. Тэгэхээр энэ өнгөрсөнд ч байсан, одоо ч байгаа, ирээдүйд ч байна. За тэгэхээр trading in the zone дээр тайлбарлахдаа юу гэж тайлбарсан байдг вэ гэхээр энэ хизээ нэгэн цагт хүн энэ loss гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрч сурах л бол чи яаж хийж байгаа л хүлээн зөвшөөрч сурахгүй бол цаашаа эн чинь revenge гэдэг юм болно тий. Өшөө хонзон болно. Үзэн ядалт болно. Эсвэл бол арилжаа чамд нэг юм муу юм хийцэн юм шиг чамд санагдуулах гэдэг. Гэхдээ энэ арилжаа хүчээр надаас мөнгө аваагүй шүү дээ. Би хэрвээ хүсэх юм бол арилжаа гэдэг зүйлийг хийхгүй ч байсан болно шүү дээ. Тэ? Тэгэхээр би энийг өөрөө хүлээн зөвшөөрж оролцож арилжаан дээр оролцсон. Хүчээр намайг араас буу тулгаж байгаад нэг хүн арилжаанд оролцуулаагүй. Тэгэхээр би өөрөө шийдвэр гаргасан учраас би өөрөө энэ алдагдлыг албаар хийсэн биш. Угаасаа алдагдал болцсон би ямар ч байсан скил гэдэг одоо юу гэдэг сетап гэдэг зүйлээ хийсэн. Гэхдээ алдагдал болсон харамсалтай байна. Зардал гарсан. Окей. Би зардлыг хүлээн зөвшөөрлөө. Тэгээд дараагийн арилжаа руу шилжлээ. За дараагийн арилжаа руу шилжихдээ яг шинээр эхэлнэ гэсэн. Өмнөх хуучин арилжаатайгаа хизээж холбогдож орж ирэхгүй гэсэн үг тийм. За энд болохоор яагаад байгаа юм гэхээр өмнөх accept хийж чадахгүй учраас тийм өмнөх өшөө хорслол нь явж идэг гэж ойлгодог. Өмнөх арилжаатайгаа байнгын холбогдож явах гэдэг тийм. За өмнөх арилжаа нь одоо юу гэдэг лосс хийсэн учраас одоо би заавал ялах хэрэгтэй. Гэхдээ чи энийг шийдэхгүй шүү дээ.
Энэ заавал ялах ёстой гэдэг зүйл одоо юу гэдэг арилжаа өөрөө энэ боломжийг гаргаж өгдөг болохоос биш. Чи энэ боломжийг үүсгдэг үл байгаа. Чи энэ боломжийг хүлээдэг хүн болохоос биш те. Тэгэхээр энэ дээр одоо юу гэдэг өмнөх арилжаатайгаа холбоцохоор өмнөх алдагдaltaй холбогдсон учраас би энэ чи ревенж авах гэдэг. Заавал одоо би ялах ёстой. Заавал одоо би ингэхгүй болвол ингээд өшөө хонзонтай байна. Надад айгүй хэцүү байна ч юм уу те. За тэгэхээр хүлээн зөвшөөрөх гэдэг нэг зүйл байгаа. За профит хийсэн ч хүлээн зөвшөөрнө, алдагдал хүлээн зөвшөөрнө. Гэхдээ дараачийн арилжаа эхлэхдээ дандаа шинэ арилжаагаар эхэлнэ. Шинэ арилжаа гэдэг нь өмнөх арилжаатай ямар ч хамааралгүй, мөнгө алдсан ч бай хамааралгүй, ашиг хийсэн ч бай хамааралгүй. Шинэ арилжаа эхэлж байгаа бол шинээр эхэлж байгаа. Тэгэхээр бүгдийг шинээр хүлээж авч чадах юм бол энийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгох гэдэг байна. За тэгэхээр энд нэг юм энэ дээр win loss гэдэгтэй яаж харьцаж байгаа харьцаа гэдэг байна тийм. Энэ хоёртай харьцаж байгаа харьцаа нь одоо юу гэдэг ямар майндсетээр харьцаж байгаа гэдэг чинь өөрөө мэрэгжлийн байж чадах уу эсвэл бол гамблер байх уу гэдэг рүү чинь оруулах гэдэг юм. За дараачийн бас нэг чухал зүйл нь энэ дээр скил гэдэг зүйл байна. Чадвар гэдэг зүйлийг нэгдүгээр тавьдаг. Мөнгө гэдэг зүйлийг нэгдүгээр тавьдаггүй. Ашиг гэдэг зүйлийг нэгдүгээр тавьдаггүй. Ашиг гэдэг зүйл нь өөрөө юуны үр дүн байх уу гэхээр би энэ дээр хэр их скилтэй байна. Тэр чинээгээрээ энэ өөрөө надад win score одоо юу гэдэг profit гэж орчуулах гэдэг. За profit-аар нь ярьчих л та. Хэр их чадвартай байна. Би тэр чинээгээрээ миний чадвар хөгжих тусам би илүү их profit хийх чадвартай болно л гэж ойлгодог. Тэгэхээр хоёрт энэ бол profit гэдэг бол зүйл бол би skill цуглуулсныхаа үр дүнд нь авдаг үр дүн. Тэгэхээр энийг баг байхгүй болгочих болно гэж би хэлээд байгаа юм. Энэ бол нэг тийм чухал биш болчихж байгаа. Хэрвээ би skill гэдэг зүйлтэй байх юм бол чадвар гэдэг зүйл надад байх юм бол хүссэн үсээгүй мөнгө нь орж ирнэ. Энэ чадрын л асуудал. Үнэхээр мөнгө хийж чадахгүй бол чи ур чадраа хөгжүүлээ. Мөнгөтэй чинь ямар ч хамааралгүй. Чиний азтай азгүй одоо юу гэдэг нь те сайн муутай хүнтэй чинь огт хамааралгүй. Чамд зүгээр чадвар л байхгүй гэдэг. За чадвар гэдэг зүйл чи тэгэхээр суралцсан гэж ярих гэдэг те. Энэ өөрөө маш их цаг авдаг, маш их энерги авдаг, маш их ур чадамж одоо юу гэдэг юуг олон зүйлийг авдаг гэдэг. За энд нэг сонь чадрууд одоо юу гэдэг арилжааны хувьд бол покер дээр ч арилжаач профешнл болоод ирэх тусам их сонь чадруудыг шаарддаг. За жишээ нь нэг чадвар бол уйтгар гэдэг нэг чадвар байгаа. Уйдаж сурах гэдэг чадвар. За мэрэгжлийн арилжаач мэрэгжлийн ямар нэгэн ажлыг хийж байгаа бол энэ дандаа уйтгартай байх ёстой угаасаа бараг л тэгж хэлж болох гэдэг тийм. За хамгийн сайн арилжааг хамгийн уйтгартай арилжаа гэнэ гэдэг шүү дээ. За уйтгартай арилжаа гэхээр бид нэр юуг яриад байгаа юм гэхээр яг нэг сетап бол хийдэг, яг мөнгөний дүрмээ барьдаг, яг одоо журналаа бичдэг ч юм уу те. Яг нэг зүйлийг консистент буюу давтамжтай хийдэг юм арилжааг хэлэх гэдэг. Ямар нэгэн сэтгэл хөдлөл гэдэг зүйл байхгүй гэх юм. За энэ чадвар байхгүй гэдэг нь юу гэж орчуулад байгаа юм гэхээр энэ зөвхөн сэтгэл хөдлөл гэдэг зүйлтэй автаж арилжааг хийдэг. Сэтгэл хөдлөл нь гоё үедээ юу гэдэг гоё happy байх үедээ нэг өөр арилжаа хийгээд байдаг. Өөдсөн үедээ өөр нэг арилжаа хийгээд байдаг. Ядарсан үедээ ч юм уу ямар нэгэн байдлаар дандаа өөр арилжаануудыг хийж идэг. Тэр нь дандаа нэг юм сэтгэл хөдлөл нь одоо сэтгэл хөдлөлтөд автаж хийсэн учраас ууртай үедээ өөр арилжаа хийн, айсан үедээ өөр арилжаа хийн. За энд яах гэдэг юм хэрэг бүх арилжаануудыг бид нар яг нэг хэвийн стандартаар явуулах гэдэг юм. За яг нэг стандартаар явуулна гэдэг нь өөрөө удиртай арилжаа гэж хэлэх гэдэг. За хамгийн сайн арилжаанууд гэхээр удиртай арилжаанууд л байна. За ямар нэгэн сэтгэл би одоо юу гэдэг сэтгэл хөдлөл гэдэг зүйл байгаад байгаа би уурлан гуниглан одоо юу гэдэг ганцаард нь янз бүрийн нэг сэтгэл хөдлөл янз бүрийн төлбүүд дээр яваад байгаа. Гэхдээ би яг нэг стандартаар эднэрийг хэрэгжүүлэх гэдэг байна. Тогтмол доктортой байдлаар, тууштай байдлаар хэрэгжүүлэх гэдэг нэг сетапыг хэлэх гэсэн үг шүү дээ. За тэр сетапыг хэрэгжүүлж би уйтгартай үедээч нэг хэвийн арилжаа хийн, айсан үедээч нэг хэвийн арилжаа хийн одоо юу гэдэг те. Өдөр болгонд би чи өөр одоо юу гэдэг сэтгэл хөдлөлттэй байгаад байгаа шүү дээ. Заримдаа тайван ч байгаа, заримдаа ууртай ч байгаа гэдэг ч юм уу. Гэхдээ аль болго тайван байдал руу шилжүүлэх гэж үлээсэд. За тайван байдал руу шилжүүлж арилжаа хийхээр яах гэдэг нь нэг хэвийн стандартын уйтгартай арилжаануудыг л хийж чадах юм бол яг мөнгөний дүрмээр дагсан сэтгэл хөдлөлт автаагүй, шуналт автаагүй, айдас автаагүй өөрийг яг бичсэн дүрмийнхаа дагав хийж байгаа. Тэгэхээр энэ өөрөө скил гэж ярих гэдэг тийм. Удиртай арилжааг тэгэхээр хамгийн сайн арилжаанууд хамгийн тайван байхдаа хийсэн, удиртай хийсэн арилжаанууд чинь хамгийн сайн арилжаанууд байгаа. Чи хэрвээ
журнал авах чадах юм бол. За энд нэг ийм ялгаанууд байгаа тийм. За энэ байдлаас ахуулаад за эндээс хэн гамблер байх вэ? Хэн профешнл байх вэ гэдэг нь ялгагдаж гарч ирж байна те. За профешнл хэрвээ чи байхыг хүсэх юм бол скил гэдэг зүйлд суралцсан, win loss гэдэг зүйлтэй харьцах харьцаач нь өөр байна. Emotional regulation гэдэг зүйлийг маш сайн хийж сурнаа л гэж ярих гэдэг юм л да. Энэ өөрөө чадвар учраас. За гамблер чи өөрөө хүсэх юм бол байж болно. Юу гэдэг надад манай нэг таньдаг нэг ах байгаа. Миний таньдаг хүн шүү дээ. Тэр ямар нэгэн байдлаар би тэр ахыг ингэж бодод. Мэргэжлийн арилжаа хийх ямар ч сонирхолгүй. Зүгээр л арилжаа хийдэг. Тэгээд яг үгээр хаяа нэг юм мөнгөөр сэнгэлж орж ирэл. Тэгээд тэрийг өөрөө хин зугаацж байгаа л алдчихдаг гэх юм. Одоо юу гэх юм те. Тэр ямар нэгэн байдлаар надаас зөвлөгөө ч юм уу эсвэл ангаа энэ хайчих гэж байгаа бол одоо энэ дээр би баа хийх үү, сэл хийх үү, ингэх үү, тийх үү гэж ерөөсөө асуудаг ч үү. Суралцаач гэж хизээж боддоггүй. Яг амьдрал нь нэг хэвийн уйдахтай байгаад байгаа учраас хаяа арилжаан дээр орж ирээд нэг юм дээшээ доошоо бэчиг нь тавьж байгаа. Тэгээд нөгөөх нь мөнгө хийвэл баярлна. Тэгээд алдвал гонёглон ч гэдэг юм. Өөрийгөө нэг юм зугаацсан арилжаануудыг хийдэг гэж ярьцгаа. Тэгэхээр тэр хүнийг би амар сайн ойлгоод байгаа байхгүй. Тэр хүн заавал юм мэрэгжлийн болоод эндээс амьдралаа аваад тэтгээд явах тийм сонирхол байхгүй юм байна. Зүгээр орж ирж байгаад одоо юу гэдэг нь те орж ирж байгаа тэр нөгөө нэг хаяа уйдахаараа орж ирээд нэг юм сэтгэл хөдлөлөө жоохон өдөөж байгаа тэгэж нэг тоглоом байдлаар ч юм уу эсвэл тоглож өөрийгөө зугаацуулдаг юм байна гэж хүлээн зөвшөөрөд. Тэгэхээр яг зарим тийм хүмүүс байж болно те тийм хүмүүсийг би үгүйсэхгүй байгаа байхгүй. Заавал бүх юмыг мэрэгжлийн болгоод уйдахартай болгоод шаарддаг бол байхгүй. Зарим хүмүүсийг би харж явах зүгээр л орж ирэл яг ажиллаараа өөрсдийнх нь хийдэг ажил нь айгүй сайн мөнгө хийдэг олдог. Тэгээд тэр хаяа уйддаг юм шиг байгаа мэдхгүй одоо яадаг юм. Тэгээд уйдахаараа орж ирээд нэг тэрийг өөрийгөө зугаацуулж мөнгө хийх тийм зорилготой хүмүүс баг шүү. Хаяа тэр нь өөрөө покер тоглодог ч юм уу нэг тийм хүмүүс баг шүү. За бүр явж байгаад нөгөөт нь хүнд хэмжээний донтолт болчихгүй бол энэ бага хэмжээний мөнгөөр өөрсдөө гамбл хийж байгаа нь бол одоо яах вэ тэгээд бүр хүндрээд ирэх юм бол энэ чинь баг нэг төрлийн өвчин шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө арилжаа өөрөө гамбл байж болно. Тэгэхээр арилжаатай харьцаагаа сайн хямж те ямар байдлаар ямар мөнгөтэй одоо юу гэдэг хэр хэмжээгээр тоглох уу гэдэг одоо хэр хэмжээгээр арилжаа хийх үү тэрийг яг мэрэгжлийн болох уу эсвэл өөрөө зугаацах гэж байгаа юм уу гэдгээ тодорхойлохгүй бол энэ өөрөө бас буцаагаад явж байгаад асар их хохиролтой цаана амьдрал дээр яг нэлээд хохиролтой бас гарч ирдэг тохиолдлуудыг бид өөрсдөө амар сайн мэдж байгаа те. За эндээс бол гамблер бол угаасаа ялах боломжгүй. Энийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх гамблер болвол энэ дэр ягаад чи энэ юу гэдэг урт хугацаагаар консистент ялах боломж байхгүй. Ягаад гэвэл чам чадвар байхгүй, стратеги байхгүй, хичээл зүтгэл ч юм уу эсвэл тэр журнал бичдэг энэ нэг ийм янз бүрийн суурсан, судалсан одоо юу гэдэг сетапч байхгүй, чадварч байхгүй гэж ойлгох гэдэг байна. За тэгэхээр энэ гол ялгааг бол эндээс харж болно гэх гэдэг тийм. За эндээс гол ялгаан дотор нэг ийм хамгийн их чухал нөлөөлж байгаа нэг хүчин зүйл нь бол emotion гэдэг зүйл байгаа. Гинтийн орж ирж байгаа сэтгэл хөдлөл гэдэг зүйлтэй автаж. За би энэ хүмүүсийг бол их олон хүмүүсийг харж байсан л. Тэгээд өөрсдөө болохоор за би ингээд амар тэнийг юм хийсээ, буруу юм хийчлээ, алдаа хийчлээ гэдгийг мэдээд байгаа. Тэгээд дахиад байж байгаа дахиад тэрийгээ давтдаг. Тэгээд өөрсдөө буруутгаад байгаа шиг байна. Юу гэдэг би нэг юм сэтгэл хөдлөлтөж автсан гэж хэлэхгүй байх шиг байна тийм. Амьдралдаа буруу шийдвэр гаргачлаач гэдэг ч юм уу. Гэхдээ эндий цаана байгаад байгаа энэ impulse emotion гэдэг зүйлийг өөрсдөө ойлгож чадаагүй учраас ийм зүйл байдаг гэж мэдээгүй учраас юу гэдэг нь өөрсдөө сэтгэл хөдлөлтөд автаж шийдвэр гаргасан. За энэ нэг гаргасан шийдвэр нь яах вэ гэхээр өөрөө буцаагаад нөлөөтэй их хортой нөлөөтэй л гарч ирсэн байх гэдэг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар чи өөрийгөө хянах чадамжгүй болоод ирэх ч юм уу эсвэл тийм шийдвэрүүдийг их хийдэг болвол юу руу явах хэрэгтэй. Сэтгэл зүйч рүү явах хэрэгтэй баг те. Сэтгэл зүйчдэр очивол impulse emotion гэдэг зүйлийг бол мэдж байгаа. За impulse emotion гэдэг зүйлээс яаж хэрхэн гарах вэ гэдэг одоо юу гэдэг юм. Аргачлалууд байгаа тийм. За impulse emotion дотор одоо жишээлбэл чи архиудаг байж болох гэдэг, тамхи татдаг байж болох гэдэг хортой зуршлууд байгаа даа шүү дээ. Эсвэл бол мөрөөдө тоглоом, sexual behavior одоо юу гэдэг худалдаж авах те альва зүйлийг худалдаж авах гэнт орж ирээд хүмүүстэй хэрүүл зодон хийх те
Скол бол одоо юу гэдэг тийм гинт сэтгэл хөдлөлтөд автаж орилж чарлаад одоо юу гэдэг хүмүүс рүү дайрдаг ч гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлүүд багтж байгаа. Тэгэхээр энэ бол илүү сэтгэл хөдлөл гэдэг зүйлдээ ард нь хурдан шийдвэр гаргаад тэрийг шууд үйлдэл болгоод гаргачихж байгаа учраас энийг сэтгэл зүйчдээр очиж гаргасан нь илүү зүгээр бол. За энийг импульс эмошныг гаргадаг тийм аргачлалууд байгаа юм. Яаж хяналтанд оруулдаг аргачлал байгаа юм. За хяналтанд оруулах гэхээр бидний үйлдэл болохгүй гэж л орчуулах гэдэг юм. За тэр чадруудыг илүү юунаас суралцсан дээр баг. Сэтгэл зүйчдээр очиж суралцсан дээр баг. За арилжааны сэтгэл зүй ч юм уу эсвэл бол юуны сэтгэл зүй гэж тусдаа байхгүй. Цэвэр сэтгэл зүй гэж тусдаа байхгүй. Нэг л сэтгэл зүй явж л байгаа учраас. За тэгэхээр нэгдэлт нь энэ импульс эмошн буюу нэг хүчтэй орж ирж байгаа сэтгэл хөдлөлтөд автаж хийсэн шийдрүүд дандаа буруу байх магадлал ихтэй. За буруу байсан учраас энэ одоо юу гэдэг гарч ирсэн үйлдэлүүд нь дандаа нэг тийм сөрөг үр дагавартай. За тэгэхээр энэ мэрэгжлийн болж байгаа хүмүүсийн хийж байгаа үйлдэлүүд нь шал өөр байх гэдэг юм тийм. Дандаа яг нь хичээл зүтгэл шаардсан, сетап шаардсан. За сэтгэл хөдлөл гэдэг зүйлээ өөрсдөө регулейт хийж удирдах сурсан гэж нэрлэдэг шүү заа. Регулейт хийсэн гэдэг ярьж байгаа юм тийм. Удирдах боломжгүй учраас энийг менеж хийж сурдаг гэх гээд байна тийм. За нэг дасгал нь бол медитейшн байж болж юм гэдэг юм. За энэ дээр нөгөө талдаа win loss-та яаж харьцаж байгаа харьцаа байгаа тийм. За арилжааг хамгийн гол нь уйтгартай, давтамжтай, хэвийн юу болгож хийдэг. За энэ дээр бол товч байдлаар би мэрэгжлийн болон одоо юу гэдэг гамблер хүмүүсийн ялгааг нь гол ялгааг нь тайлбарлах гэдэг.